Энэ удаагийн бичлэгээрээ бүгдээрээ Golgi аппаратынхаа бүтэц үүрэгтэй танилццгаая. Мэдээж дөрмөсөөр хэн хэрхэн яаж нээсэн бэ гэдгийг хамтаараа. За Италийн эмч гистологч Camillo Golgi мэдрэлийн эсийг судалж явах явцдаа ерөнхийдөө бол уг ертөнцийг бол анх олж харсан байт юм билэ. Гэхдээ тухайн үедээ бол одоо будагч байс бөөнөрсөөс болоод үүссэн дүрс байж болох юм а гэж байсан боловч электрон микроскоп үүсснээр энэ нь яг ертөнцөр муу юм байна гэдгийг бол баталсан байт юм байна. Тэгээ анх apparato reticular interno буюу дотоод торлог аппарат гэж нэрлэж байсныг түүний гавьяаг үнэлэн сүлд Golgi аппарат хэмээн өөрийнх нь нэрээр альбан ёсоор нэрлсэн байдаг бахны. За тэгээд Camillo Golgi энэ хүн нээлт болоод мэдрэлийн системийн бүтцийн судалгаагаараа 1906 онд Нобелийн шагналыг хүртжсэн байдаг бахны. За Golgi аппаратын бүтц нь бүр маш өвөрмөц бүтцтэй. Яг нөгөө нэг биологийн багш нар хвчлэн ийм малын сархинагтай зөвлөлдөг те олон давхарлсан юм шиг ийм одоо уучиг бүтцтэй байдаг. Тэгээд яг малын сархинаг болохоор зэрэг усыг шингээн тижээлэг бодисыг шахан ягтруулах үүрэгтэй ийм хэсэг байгаа л те. Тэгвэл яг энэ сархинагтай ижилхэн ийм олон дахин давхарлсан уут хэлбэрийн буюу цистернүүд давхарлаад үүссэн ийм бүтцтэй ертөнцөр бол Golgi аппарат тахна. За тэгээд яг энэ зурагнаас харах юм бол цаа талаас нь ингээд цэврүүнүүд орж ирж байгаа бол наа талаас нь цэврүүнүүд ингээд үүсэж гарч байгааг бол зургалсан байгаа тийм. Энэ нь ямар учиртай вэ гэхээр эндоплазмын тор дотор үүссэн байгаа макромолекулууд буюу одоо шин бодисууд маань Golgi аппарат руу зөвөрлөгдөж ирнэ. За зөвөрлөгдөж ирсний дараа Golgi аппарат нь яг одоо X квадрат гэдэгтэй ижилхэн Хегийн дөрвөн зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Бодисыг хүлээн авлаа, хуваарлна, шаардлагатай бол хувиргана. Одоо жишээлх юм бол уураг дээр нүүрс усын нэмэх ч юм уу те. Иймэрхүү байдлаар. Тэгээд хаана хэрэгтэй тэр газар руу нь хөргөж өгнө. Тэгэхээр хүлээж авахын тулд эндоплазмын тор руу харсан энэ цис талаасраа энэ цэврүүнүүдийг бол хүлээж авдаг. За ингээд энэ дотор нөгөө саяны Хегийн дөрвөн зэрэг үйл ажиллагаанууд ерөөхдөө л явах нь шүү дээ. Тэгчээд одоо эсийн дотор хаашаа зөвөрлөгдгийг те эсвэл эсээс гадагш хаашаа зөвөрлөгдгийг тийшээ ингэж транс талаасаа цэврүүнүүдийг ингэж үүсгэж зөвөрлөдөг юм онцлог үүрэгтэй байдаг бахны. За түүнээс гадна Golgi аппарат нь мөн яадаг вэ гэхээр бидний мэдэх нөгөө лизосом гэдэг ертөнцийг өөрөөсөө үүсгдэг юм онцлогтой бахны. За тэгвэл цис транс дээр хүүхдүүд айгүйх нөгөө нэг холцолох гэдэг. Цис гэх юм бол эндоплазмын тороос хүлээж авдаг тал нь. Транс гэхээр нөгөө транспорт гэд зөвөрлөх гэд шууд холбоод цэжлэх юм бол амар байдаг. За тэгээд энэ хажуу талд талаараа тийм буюу одоо transmission electron microscope, за NCM буюу scanning electron microscope-оор Golgi аппарат яг хэрхэн харагддаг вэ гэдгийг дүрсэлсэн байна. За эндээс Golgi аппаратын 3D зурагладсан зураг нь бол харагдчихээн. Тэгээ бүтцүүдийн задлаад аваад үзэх юм бол нэг дугаартай хэсэг люмен гэхээр дандаа тэр дотоод хөнийг нь хилээд байна гэсэн үг. Хоёр дугаартай хэсэг нь гаднаас ирж байгаа цэврүүг хэлж байна. Одоо эндоплазмын тороос. 3 цистерн, 4 нь одоо шинээр тэр цэврүү үүсэж байгааг, 5 нь болохоор зэрэг нөгөө хоёр дахь цэврүү буюу гадагшаа зөөх, 6 нь цис тал, 7 нь транс талыг харуулсан байна. За энэ хүртэл локус таамтайсанд баярлалаа. Зөвхөн дэмжиж лайка дараа, саба дараарай. Баяртай.